Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээлж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай. Нэгдүгээр зүйл, хуулийн зорилт. 1.1. Энэ хуулийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. За Монгол улсын хурлаас 2021 оны 12 дугаар сард виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. За энэ хууль 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. За энэ хууль ямар үйл ажиллагааг зохицуулж байгаа юм бэ гэхээр ер нь дэлхийн нийтэд сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологийн нөлөөгөөр уламжлалт санхүүгийн салбар шинжилтийг эхлээд виртуал хөрөнгийн бүтээгдэхүүн үйлчилгээний харилцаа бол хийгдэж энэ төрлийн зах зээлийн үйл ажиллагаа бий болсон. За энэ төрлийн үйл ажиллагаанаар олон улсын хэмжээнд ч гэсэн ер нь эрх зүйн зохицуулалт дутуу байгаа. За тэгээ манай улсын хувьд бол эрх зүйн зохицуулалтыг одоо эхлүүлээд энэ төрлийн үйлчлэгээ үзүүлэгчтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулийг баталсан байнамаа. За энэ төрлийн санхүүгийн үйл ажиллагаанд одоо ямар байгууллага төрийн зүгээс хяналт тавьдаг юм бэ гэсэн энэ одоо асуудал гарч ирнэ. За энд бол санхүүгийн зохицуулахороо банкнаас бусад энэ санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээнд бол хяналт шалгалт хийх, арга зүй бодлого зохицуулалтаар хангах ийм үүргийг хариуцдаг ийм төрлийн байгууллага бол байгаа.